Удаа ажлын хэсгийн ахлагч болоод бас татрын байгууллагаас илүү тодруулж асууя. Бид нэр татрыг улсын төсвийн орлого бүрдүүлэх нэг арга хэрэгсэл гэж нийтлэхээр хардаг. Нөгөө талдаа амжиргааг дэмжих маш чухал бодлого гэж бид нар харах ёстой. За мэдээж одоо юу гэдгийг амжиргааг дэмжих бодлого учраас татварыг бууруулж гинэ гэдэг өнцөг явах бах. Гэхдээ бид нар энэ дээр нэг зүйлийг маш сайн бодох хэрэгтэй. Нэг гэр бүл нэг орлого олж байгаа хүний цаана хичнээн хүнийг асран хамгаалж байгаа вэ? Тэр нь өөрөө тухайн өөрхөд яаж энэ орлого өөрөө нөлөөлж байгаа вэ гэдэг тооцоо судалгааг бид нэр хийж цаашаа татрын бодлогодоо энэ асархан эдийн засгийн асуудлыг агуулгаар нь бид нар оруулж ирмээр байна. Өөрөөр хэлбэл 2 сая төгрөгийн орлого олж байгаа 2 хүний амьдрал хоёулаа яг адилхан гэсэн үг биш. 4 хүүхэдтэй 2 сая төгрөгийн орлого олж байгаа хүний амьдралын чанар өөр байгаа. Ганц бие хүнийх өөр байгаа. Үүнээсээ татвараа хамаарч авдаг байх яг энэ амьдралын чанар руу одоо чиглэсэн яг энэ татрын бодлого руу бид нар хизээ шилжих вэ? Би ийм зарчмын зөрүүтэй санал гаргасан. Энэ тухайн ажлын хэсэг дээр яригдсан уу, хилцэгдсэн үү гэдэг нэг ийм асуулт байна. За, үүнтэй холбоотой би юу хэлэх гээд байна гэвэл гэр бүлийг дэмжих бодлого маань татвар санхүүгийн бодлого руу уялдахдаа одоо сүүлийн статистик судалгааг харахаар нэг өрхийн хэмжээнд тооцвол нэг хүн 2-3 хүний санхүүгийн ачааллыг үүрж байна гэж гараад байгаа. Нэг дундчаар гэсэн үг тийм. Ингээ харахаар 2-3 суралцагч байна, ихтэй сургуулийн оюутан байна, өндөр настай аав ээжигээ асарж байна, хөгжлийн бэрхшээлтэй хүнээ асарж байна. Тэгэхээр энэ ачааллыг бид нар ерөөсөө татрын бодлогодоо огт харгалзаж үзэхгүй 30 жил боллоо гэсэн үг. Энэ асуудал дээр бид нар ямар бодлого манай улс орон ер нь цаашид баримталж байгаа вэ гэдгийг дээр маш тодорхой хариулт хэлээд өгөөч гэсэн үг. За, хувь хүний орлогын албан татварыг бууруулад бүгд ижил 1% гэдэг маань өөрөө тэгш бус байдалд яаж нөлөөлөх вэ? Нийгмийн тэгш бус байдлыг илүү одоо улам гааруулах тий энэ нөхцөл рүү аваачих юм биш үсттэй. Яг түүнтэй холбоотой хийгдсэн судалгаа ямар судалгаа байна вэ гэдэг ийм хоёр дахь асуулт байна. Энэ дээр бас хариулаад өгөөрэй. Тэгэд хүүхдээ өсгөж байгаа өндөр настай аав ээжигээ харж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд асарж байгаа энэ бодлого маань өөрөө тухайн улс орны хамгийн чухал нийгмийн капитал үйлдвэрлэл эдийн засагт оруулж байгаа том хувь нэмэр гэж бид нар тэр хүмүүсийг үнэлэх цаг нь болсон гэдэг ийм байр суурьтай байгаа. Тийм учраас бас миний хувьд бол ийм зарчмын зөрүүтэй санал гаргасан. Тэгээд асуултанд маань хариулаад өгөөрэй гэж үзсэн. За, асуултанд хариулахыг бэлтгэх оронд зочин танилцуулъя. Улсын хурлын дэд дарга Б Пүрэв дуржийн урилгаар дархны политехникумын цахилгааны техникчийн ангийн 1988 оны төгсөгчид улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Яг энэ хувь хүний орлогын албан татварыг хэлцэж явах үед хамгийн их одоо өндөр хувь хүний орлогын албан татвар төлдөг Дэлгийн Заг Дучир гэдэг ах маань бас хамт явж байгаад баяр хүргье. За, эхлээд аль нь хасуурын гавь гişүн хариулъя. За, энэ удаагийн өөрчлөлтөөр хөдөлмөр эхэлж байгаа бүх одоо иргэдийнхэн орлогыг хамгаалах, татрын ачааллыг бууруулах ийм хуулийн төслөө одоо хувийн орлогын хамтарт холбоотой. Өнөөдрийн байдлаар бол нийтдээ сая хэд байна? Сая 30 мянга үснэ. Тэ сая 441 мянган одоо хөдөлмөрийн насны хүн байхад түүнээс сая 31 мянган иргэн бол цалин хөдөлмөр бусад одоо энэ орлоготой одоо хөдөлмөр эхэлж байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар сая 31 мянга 745 эхэлж байна гэсэн үг. Өрхийн ер нь энэ хувь хүний орлогын хамтрыг энэ 0.1% шатлыг оруулж өгөөл дээрэс нь бид нар тэр нөгөө нөөтийн буцаалтын хууль байсан шүү дээ. Нөөтийн буцаалтын хуулийг бас нөгөө ер нь бол нөөтийн буцаалтын хууль гэдэг маань өрхийн орлогыг хамгаалах хууль байсан байхгүй ер нь бол. Яагаад вэ гэхээр 12 наснаас дээш бүх өрхийн гишүүд нөөтгүйгээр бараа авах боломжтой байх байсан. Яг хөө мэдээж хэрэг одоо мөнгөнд дүнээр хязгаар байгаа шүү дээ. Одоо тухайлбал тэр чинь 800 мянган төгрөгийн юутайгаар бид нар батал. Ашаа 500 цай гэсэн шаталтай байсан. Хэрвээ тэр байсан бол нэгдүгürt одоо ажил хөдөлмөр эхэлж байгаа бүх иргэдийнхэн татрын ачааллыг нь бууруулж өгөх, нөгөө талдаа өрхийн орлогыг хамгаалах
хамгийн бодит юу бол одоо нүүтийн буцаалт байсан. Яг одоо бол 2 байгаа. Магадгүй бид нар одоо энэ тал дээр бас илүүтэй сайн судалгаа хийж байгаад тэр юуг бол бас шаталсан нүүтийн буцаалтыг бол оруулах нь зүйтэй л гэж би хувийн гишүүний хувьд бол боддог. 2 жил одоо дотрийн хууль дээр ажилласан хүний хувьд бол. За нэмээ гүйцэд хариулчих юм зэрэг. За ажлын хэсэг Жимсрэн дарга 4-р микрофон. За түрүү ажлын хэсгийн ахлах шилжлээ. Энэ удаагийн доторх хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдгээрт одоо орлогыг нь үлдээх, татварын ачааллыг бууруулах чиглэлээр бол ингээд цөөн залттай нэмэлт өөрчлөлт орж байгаа. Цаашд бол бас энэ цогц байдлаар бол харах шаардлагатай. Тэгэхээр ер нь бол бусад орнуудад байдаг ер нь орлогыг төвлөрүүлдэг юм төвлөрсөн тогтолцоотой тухайлбал одоо юу гэдэг гайлын татвар, татварын байгууллага дээр хураагаад байгаа татвар. За тэгээ нийгмийн даатгалын шимтгэлч гэдэг юм ингээд бүх орлогуудаа нэг цонхоор харж нэгтгэдэг. За мөн тэрнээсээ хамаарат гарах гэж байгаа зарлууд дээр тэр хөнгөлөлт чөлөөлт халамжийн бодлогуудаа тэр ингээд нэг дор уялдуулж энэ цогц хэлбэрээр явж байгаа энэ тогтолцоон дээр бол цаашд бол энэ татварын бодлогоор бол харж үзэх нь бол зүйтэй гэж татварын бодлогыг бол цааш илүү тийм цогц шинжилгээ хийх хөтөл харуулах хэрэгтэй гэж үзэж байна. За Усаг хурлын гишүүн Жудгийн Баярмаа хууль санаачлагчийн хувьд 3 минутаар хариулъя. За баярлалаа. Яг сая баасан жаргал гишүүний асуулт ер нь бол энэ хуулийн одоо үзэл баримтлал болчлоо л доо. Энэ бол яг ерөнхийдөө Монгол Ардын намын үзэл баримтлал социал-демократ татварыг ерөөсөө ганцхан талаас нь хардаг. Төсвийг одоо санхүүжүүлэгч эсвэл төсвийн зарлагыг бүрдүүлэгч гэж хардаг татварыг нэгт. Хоёрт шудраг усыг тогтооно. Эсвэл нийгмийн тэгш бус байдлыг арилгах хэрэгсэл гэж бас хардаг. Энэ бол социал-демократ үзэл баримтлал. Гэтэл илүү их цалин авч байгаа хүмүүс юу нь яагаад илүү их цалин авч байгааг бодож үзсэн үү? Маш их хөдөлмөрлөж байгаа. Хуруу хумсаа хуйглан байж шүн дөлөөр хүртэл ажиллаж байгаа. Эсвэл илүү их боловсрол эзэмшсэн байгаа. Магадгүй боловсрол эзэмшихтэй маш их мөнгө төлбөр төлсөн байгаа. Тэгээд дээрэс нь ачаал нь одоо бага цалин авч байгаа хүмүүсээс илүү их учраас илүү цалин авч байгаа шүү дээ. Тэднийг л ерөөсөө ингэ үзэхгүй. Тэр нөхдүүдээс цалингаас нь авч нөгөө бага орлоготой иргэдэд өгөхтэй л гэдэг нэг ийм л одоо үзэл баримталтай манай Монгол Ардын нам. Тэгээд над руу өдрийн баг маш олон мессеж ирж байгаа. Уурхай ажилтнуудаас. Уурхай ажилтнууд чинь 3-4 саяын цалинтай байна л да. Тэгээ одоо бид нар өстой зөв махаа идээд баг гэр бүлээсээ салан алдаж байж нэг 3-4 сая төгрөгийн цалин авж байгаа. Аага багтааж баян таргандаа бид нар ерөөсөө энд ажиллаагүй. Зарим тохиолдолд бол бүр үр хүүхдээсээ хэдэн сараар хол байна. Тэгээ энэ бол бидний махаа идэж олсон хөдөлмөрийн үр шим. Гэтэл одоо энэ ерөөсөө өндөр цалинтай авж байгаа иргэд гэл ерөөсөө ингээд бидрийг тэр цалингийнхын тоогоор хамруулад ад үзээд ах юм. Бид нар тэгэж цалингаас илүү татвар төлж тэр бага орлоготой иргэдийг халамжилмааргүй байна. Бид нар өөрснөө ядарч ин хэцүү байна. Ийм мессежүүд өдрийн хэд ирж байна. Тэгэхээр ингээд манай одоо Монгол Ардын нам маань нэг ийм бүх юмыг тэгштгэх ерөн социализм үед бол тэгштгэж ядууруулдаг байсан юм л да. Бүгдээр ядуу байх хэрэгтэй гэдэг. Өмч зөвшөөрдөггүй. Баян байхыг зөвшөөрдөггүй хуулиар. Баячуулыг үздэггүй ийм л үзэл баримтлал л да. Тэгээ улан чөлөө зах зээлийн нийгэм шилжээд одоо 36 жил болж байгаа юм чинь энэ хөрөнгө мөнгөтэй илүү их юм сурч мэдээд, илүү их хөдөлмөрлөөд, илүү цалин авч байгаа энэ хүмүүсийг уул нэг илүү үзээд байх шаардлагагүй байгаа юм л да. Уг нь бол тэр хүмүүсийн их олсон мөнгнөөс нь авч энэ бага орлоготой хүмүүст өгнө гэсэн энэ зарчим бол манай ардсан намын зарчим биш. Тийм ч учраас энэ төслийг ардсан намын ихэнх гишүүд одоо гарын үсэг зурж дэмжсэн юм аа. Тэгвэл мэдээж бас тодорхой хэмжээнд энэ иргэдийн бодит байдал маш хүнд байгаа. 53% нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 53% нь 2 саяас доош төгрөгийн цалинтай байна шүү дээ. Сая 544 мянган иргэн. Тэр өнөөдөр юу? За баасан жаргал гишүүн тодруулъя. За Баярмаа гишүүнийг зүйлийг маш буруу ойлгоод байна л да. Өндөр орлого авж байгаа хүмүүсээс өндөр хэмжээний татвар биш. Ерөөсөө л энэ хүмүүс хичнээн ам бүлийг, хичнээн хөдөлмөрийн чадваргүй иргэдийг
иргэдийн санхүүгийн ачааллыг үүрдэг юм бэ? Энэ нь өөрөө нийгмийн ачаал. Энийг бид нар тооцож үзээд энэ татврыг тооцдог байя гэдэг ийм бодлого. Өөрөөр хэлбэл 3 хүүхэдтэй ам бүл дээр энэ тооцооллыг хийгээд үзэхээр одоо амжиргааны доод түвшин 650 мянга байгаа. 3 хүүхэдтэй өргөхтөр хийхээр энэ тооцоолол шууд 2,250,000 төгрөг буюу энэ өрөх амжиргааны доод түвшнөөс доогуур орлоготой гэж гарч ирж байгаа юм. Тэгэхээр таны хэлдгээр хэрвээ та тооцооллоо зөв хийсэн бол 4 сая төгрөгийн орлоготой иргэн чинь өнөөдөр 1% татвар төлөх боломжтой байсан. Та нарын тооцооллоо буруу хийж орж ирсэн. Тэгэхээр 3 хүүхэдтэй өрх айлын 4 сая төгрөгийн орлого, 2 сая төгрөгийн орлого гэдгийг За үг хэллээ. За гişүүд асуулт сууж хариулт авч дууслаа.